Нийслэлийн захирагчийг сонгох сонгуулиуд мөнх чулуун төлөөлөгч ялалт байгуулсан мэдээ дарахад байна. Чухам ямар хүн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 1,500,000 хүнийг захиран зарцуулах болов. Жаал түүх сөхөй. Мөнх чулууныг өмнө нь хүмүүс нэх мэддэггүй байсан. Харин мөнх чулууны дүү Сэлэн Бямба зөгтөй ачаар тэрээр хүмүүс танигдаж эхэлсэн. Муугар шүү дээ. Баарны үүдэнд дипломат дугаартай машин тулган зогсоож баахан залуучууд буун зодон хийж эхлэхэд тэдний толгойлогч нэгээр сэлэм суглан дайрч эхэлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархснаар алдаршиж түүний хажуугаар ах мөнх чулууныгаа бас ил гаргасан юм. Энэ хүний тухай ганц хоёрхан хүнээс сухад Сэлэн Бямба зогтны VIP хамгаалтын албатай гэх ба 4-5 тоглоомын газар ажиллаулдаг. Тоглоомын газруудаараа дамжуулан хар тамхи зардаг тухай яриа бас явдаг юм байна. Сэлэм эргүүлсэн тухай яриад байснаас биш дипломат дугаартай машин ундаг нь хэний ч анхаарлыг татаагүй замхарсан. Ямар хүн дипломат дугаар хэрэглэдэг юм бол доо. Дипломат дугаартай машиныг цагдаа нар зогсоож шалах хэрэггүй тул хар тамхи зардаг тухай яриа нь ортой санагдана. Харин нөгөө Сэлэм нь бол тоглоомын Сэлэм болж хувираад тэр хэрэг одоо наам гүн болсон. Юутаач эдний гэр бүл хэргийг саармагжуулж чаддаг гэдг нь эндээс харагдана. Тоглоомын газар гэдэг чинь зөвшөөрөл шаарддаг шиг бас санагдана. Түүнээс гадна Улаанбаатар хотын жижиг сажиг гууж алга, эрэг эрмэг, булан дохой бүрийг нэгжин зарчмаар газар хаан явдаг газрын 8-ны бизнесээс гэгдэж байна. За ийхүү нийслэлийн захирагчийн сууд руу өнгөгөөд эхэлсэн төлөөлөгч мөнх чулууны гэр бүлээс зодоон зохион газрын 8 хамгийн аюултай хар тамхины 8 гэх мэт хамгийн ноцтой маш их аюултай гэмт хэрэгүүд сонсогдож байна. Түүний хажууд бол хөөрхий суу хотолд маань зүгээр л бурхны элч байж дээ. Нийслэл маань хэний гараас мултраад хэний гарт орчих удаа бурхан минь. Шуудхан хэлэхэд нийслэл хот маань хар тамхичдын саварт орчих шиг боллоо.